За сайн байцгаана уу. Орой минь. За энэ 100 айл дээр дүүгийнхаа офс дээр ирлээ. За тэгээд дүүгээ танилцуулнаа сайхан. 100 айл дээр. Тэгээд дүүгийнхаа офс дээр ирсэн байна. Тэгээд ер нь тэгээд зөв явбал зөөлөн замбуул ингээл яриа сууж ин да. Ер нь зөв явах хэрэгтэй. Үнэн байх хэрэгтэй, хөдөлмөрч байх хэрэгтэй, цаг барих хэрэгтэй гэл тийм ээ. За тэгээд дүүг танилцуулнаа. Тэгээд энэ Монголд бас маш хэрэгтэй юм хийж байгаа юм залуу байгаа. Тэгээд танилцуулъя. Бас нэг барилгын салбарын бас нэг утас шүрмсийн тавьчвал бас тэр талаар хийх юм байвал бас холбогдож болно тийм ээ. Тий. За ингээд байж ин да. Тий. За дээрээс хойш дүү хүрөөдөр гэдсэн. Тэг өнөөдөр би хороол орж ирэх ажилдаа байж байгаа. Тэгээ нааша 100 айл руу тавих гээд ирлээ. Тэгээд гоё офс нээсэн байна. Янзын гоё байна. Баяр үргээ дүү. Баяр үргээ. За баяр. Ажиллагаа талаар танилцуулаач. Барилгын бэлэг давхрын одоо гадны талаас орж ирж байгаа хөрсний усыг зогсоод тийм ажил. Барилгын бэлэг давхар болгон дээр ер нь гаднаас байгалийн одоо хүчин одоо зүйлээс хамаарах тех зүйлээс хамгаалдаг барилгын хөрсний уснаас хамгаалах барилгын дээвэр ус чиг зөв ажил нь айгүй ажил сайхан явж байна. Энэ цог нэлээд олон ажил яагаад сая баг тэр 7 модын сэлтийн төв 20 минутын тийм бас нэг 10 хэдэн барилгын бэлэг давхрын хөрсний ус тусгаарлаж ажлыг хийгээ бууслаа. Зөв. Ер нь тэгээд суур сайн байхад барилга сайн байна гэдэг шиг тийм ээ. Доороос нөгөө хөрсний дулааны чигийг, ус чигийг сайн тусгаарлаж өгцмал одоо барилга урт удаан хугацааны насжилттай тийм ээ. Чи надад нэг дээр яриадсэн шүү дээ. Одоо ингээд доороос ингээд илжирчдэг. Бараг өмхөрцөн мод шиг болчдөг гэдэг тийм. Одоо барилгын нөгөө нэг бетоны мэдээж тодорхой хэмжээний маркын төртөө бетон хийж байгаа шүү дээ. Хичнээн маркын төртөө байсан ч гэсэн хөрсний уснаас сайн тусгаарлаж чадахгүй тохиолдол жил олон жилийн юунаас элэгдэл хорогдлоос хөрсний усны идэгдээд давс суужир гэж үүдэж шүү дээ. Давс суужиртай. Тийм усанд удаан байх тусам идэгдээд тэр барилгын суурчин моч болчихсон юм лээ. Зөв. Одоо мод руу ингээд модны өрөөндөө шүү дээ. Тэр чинь шунка яваад ордоо шүү дээ. Тэнгуүч барилгын бетон биш шүү дээ. Бетон чинь нөө өрмөр зогстой өрмөр өрөмтөд гэж зогсоод ордоо шүү дээ. Тэгээд ордоо чинь шунка орчдөг тийм барилгын суурьтай газар бас. Яа, аюултай тий. Одоо нурна шүү дээ тэр барилга чинь. Удаан байх гэсэн тэр барилгын суурь чинь өөрөө бетон ч өөрөө усандаа идэх тийм болчтой юм байна. Зөв. Тийм суурийг өрөмдөж үзчихсэн. Барилгын дээвэр бас хийд юм тий. Барилгын дээвэр. За тэгээд одоо дүүгээр одоо хөрсний одоо чийг тусгаарлуулах барилгын дээврийн ажил бол хийлгэж болох юм байна шүү. Тэгээд дүү маань бас одоо миний нөгөө явуулж ирсэн 5 хүүхдээ хандивт одоо хандив болгонд л сайхан идэвхтэй оролцдог юм мундаг залуу байгаа. Бид тэр ч өвөр ангаа орсон явсан тийм ээ. Нэг сайхан хон жүнжөөд ингээд агаарт гараад ирсэн. За сая унууны найрнаас цуг явъя гэсэн чинь дүү жоохон завгүй байсан. Тэгээ ингээ байнгын холбоотой байдаг. Сая энэ толгоотод нэг 5 хүүхэдтэй одоо ихнэр нь одоо 355 дэр гээд тэнд бас дүү 200 сая төгрөг хандилсан үлээ тий. Өдөрсөн. Тий. Тэгээд тэр чи би харсан. Баярлалаа тэгээд. Дүү мундгаа тэгээд гоё ажиллаж гин хөдөлмөрлөж гин. Тэгээ одоо монголчууд бие бинийгээ туслаад дэмжиж бас барилга барьж байгаа хүмүүс энэ хөрснийхөө энэ чигийг тусгаарлуулаараа барилгаагаа дээврийг хийлгээрээ сайхан буюу үлддэг мундаг залуу байгаа. Тэгээд ажилд амжилт хүсье дүү. За баярлалаа. За